уг нь их чухал мэдээлэл байдаг. Танхан бас жоохон цөөн тоонол байна. За тэгтээ яг зүгээр бас энэ танилцуулгууд бас гишүүдэд цахим байдлаар хүргэж байгаа учраас бас мэдээлэлүүд авах бах. Ер нь зүгээр эдийн засгийн бүтцээ авч зүйл одоо уулуургаас хамааралтай байгаа эдийн засаг дээр яг энэ үйл ажиллагаануудыг бас дэмжсэн, докторжуулсан, за эргээд хариуцлагатай уулуурхаа орж ирсэн одоо энэ өгөөжийг нь одоо Монгол Улсын үндсэн хууль заасан тэр байгалийн баялаг өгөөжийг нийт ард түмэн хүртдэг байх. За орон нутгийн иргэд түлхүү хүртдэг байх тэр бодлогыг л цаашдаа одоо бүгд ярьдаг биш үг нэг баталгаажуулчмаар. Жохон бас зарим зүйлүүд их яриад байна. Одоо тэгээд яриад ахаар сүултээ нөгөө хүмүүст энэ сэтгүүн сүултээ чихэнд нэг тийм нэг л наалдаж очихооч болж гин эднэр байнгын л ингэж ярьдаг гэдэг зүйл байх шиг байна. Тэгээ би яг нөгөө туан сайтын өгж байгаа мэдээллийн ард дээр бас улсын хурлаар хилцүүлж батлуулна гэсэн хуулийнхын жагсаалтыг оруулаад иржээ. Энэ дээр бас ингээд энэ хуулиудаа гэж зааж байгаад бас баяртай байна. Ашигт математикийн хуулийн шинжилгээ хариулах гэж байна. Тэгээ би бол яг зүгээр энэ хууль эрх зүйн талаас ашигт математикийн хуулиа хоёр салгачуул яд юм бэ гэдэг энэ хууль зүйн техник талаас нэг бодооч. Нэгдүгээрт ашигт математикийн хуулиа яг бие дааж гаргаад геологийн хайгуу судалгаанаас эхлээд за энэ мэдээллийн сангаа бүрдүүлэх, за энэ ашигт математикийн тусгай шуурлыг за хайгуулын бол олборлтын зөвшөөрлүүдэд олгох энэ харилцаа за ямар үед нь төдөлзүүлэх, за эргээд энэ бараа бүтээгдэхүүнийг бас биржээр зарах хуультайгаа тусгай зөвшөөрөл олгохтойгоо яаж одоо бас олох үедээ гэрээний нөхцлөөр тохиролцож болох уугүй юу гэд наад захын жоох юмнуудаа яваад энэ биржийн харилцаагаа ч гэсэн дэмжих болцоог нь өгчмөр байна. За тэгээ эцэст нь байгаль орчны үйл тогтоомжтойгоо балансыг нь олоод хаалтын асуудал нь энэ ашигт математикийн хуулиараа ингээд зохицуулагддаг баймаар байна. За энэ дээр нь төрийн болон орон нутгийн засаг захиргааны байгууллагууд, нутгийн өөрөө өдөр тусны байгууллагууд эрх хэмжээний асуудлыг ч гэсэн маш тодорхой болгочихъя. За газрын хуультайгаа жоох уялдуулчихъя. За ийм зүйлүүдийг оруулж ирээд амнаатын бодлогоо бол татварын хуулиар явуулчихвал яа гэм бэ гэдэг зүйлийг хэлээд байгаа. Ерөн зүгээр татварын асуудлыг татварын хуулиар зохицуулна гэдэг боловч өнөөдөр Монгол улсын хэмжээнд энэ зарчим баригдахгүй байгаа ганцхан хууль асуудал бол ашигт математикийн салбар. Тэгээ сүүлдээ ингээ уул уурхай хүнд үйлдвэрийн бодлогоо тодорхойлох биш. За яг зүгээр манай санхүү төсвийн асуудал гэсэн төрийн захиргааны байгууллага дээр энэ хуулийн чинь хэрэгжилт, энэ хуулийн чинь өөрчлөлт ерөнхийдөө төсөв дагаад явчихад байдаг ийм талууд байна. Тэгээ энэ дээр орж ирээд сангийн хаамны тэр бодлого зөв байсан, буруу байсан, ингэсэн тэгсэн гэдэг хилцүүлгүүд нийлээ явд юм аа. Тийм учраас ингээ бодлогоо хууль эрх зүйн талаас заагаад салгаад тэгтээ мэдээж уялдаатай явуулгүй яах вэ? Энэ чиглэлдээ бас нэг хууль зүйн техникийг анхаараач яаж үсэж байгаа. За тэгээд одоо яг одоо байгаль дэлхийтэй байгаа зөв харьцах, хариуцлагатай уулуурхаан хүрээнд энэ газрын хууль, тусгай хамгаалалттай газар нутгийн хууль, за ялангуяа орон нутгийн тусгай хамгаалтанд авдаг, орон нутгийн тусгай хэрэгцээнд авчдаг. Тэгээ энэ дээрээс ингээ төв засгийн газар ч гэдэг юм уу тодорхой хууль тогтоомжийн дагуу үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрөөд байдаг. Тэнд очиод яг буцаад нэг нутгийн өөрөө өдөр тусны байгууллагатайгаа үйл ойлголцол ингээ үүсдэг ийм зүйл байна. Тэгэхээр энэ бүх зүйлүүд дээр бас нэг эдийн засгийн гол секторыг бодоод хэдүүлээ бас нэг засгийн газар л энийг хийн. Улсын хурлын ажлын хэсэг дээр хийчихнэ гэдэл нэг хэсэг туан саад мань хариулаад байдаг үсэ. Харин энэ удаад би өөрөө оруулж ирнэ гэдээ бас хэлж байгаад нь талархаж байгаа шүү. Тийм учраас та нэг зөв үнцэг, за энийга эдийн засгийн хөгжлийн яам, сангийн яам, байгаль орчин, за орон нутгуудтайгаа маш сайн яриад нэг ийм одоо энэ тэнцвэрийг хангасан. Энэ зүйлийг оруулж ирээ хичээл гэдэг зүйлийг би ингээд хэлэх гээд байгаа. Тэгээ туан сайдаа би одоо бас танаа баг хамт олон байна. Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулиар орон нутгийн төсөл хэрэгжүүлэгч компаниудтай бас нэг гэрээ байгуулдаг, тусламж авдаг, дэмжлэг авдаг юм байгаа. Маш ил тод бус. Энэ орон нутгийн удирдлагуудыг бас зарим талаараа ч одоо буруу зүйл. За, сайн зураг гишүүний асуултанд хариулъя. За, тэгээд манай Монгол улс бол энэ уул уурхай хамааралтай, уул уурхайн орон бол хэдийн болсон. Нэгэн тонн экспортын орлогын 93%-ийг уул уурхаас олж байгаа. За тэгээд энэ сүүлийн үед бас манай улсын хурал засгийн газрын оруулж байгаа томоохон төсөл хөтөлбөрүүдийг бас дэмжиж өгж байгаад бас талархал илэрхийлье. За маш олон чухал асуудлуудыг одоо хөндөж байна. За юу гэхээр Монгол улсын одоо их хурлын даргын захирамжаар байгуулагдсан ашигт математикийн тухайд одоо нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсэг Наранбаатар гишүүнээр ахлаад байгуулсан. За дээрэс нь улсын хурлын 126 гишүүнээс 28 гишүүн дэмжиж гар хэсэг зурсан. Уул уурхайг дэмжих лобби бүлэгийнхэн гээд
энэ хоёр хэсэг хүмүүсийн төлөө бас манай яам дээр очиж ажиллаж байгаа. За тэгэхээр бид бүхэн бас яамнасаа энэ ажлын хэсэгт одоо дэмжлэг үзүүлэх, ажлын дэд хэсэг байгуулах хүмүүсээ бүх одоо төлөөллийг хангаад оролцуулаад ингээд ажиллаж байгаа. Тэгэхээр бид бүхэн энэ асуудал дээр бол нэлээд одоо тийм ултай суурьтай хандах, ялангуяа энэ ашигт математикийн тухай хууль анх 2005 онд батлагдсанаас хойш нийт одоо зохицуултын 70 гаруй хувьд нь бол ямар нэгэн байдлаар нэмэлт өөрчлөлт ороод ингээд нэг тийм нэлээд тийм үхрийн бөөр шиг тийм одоо хууль болцоод байгаа. Тэгэхээр зохицуулах харилцаан дээр нь бол одоо хууль зохицуулна гэхээс илүү дагалдах журмуудаар зохицуулж байгаа харилцаанууд бол нэлээд орж ирж байгаа. Тэгэхээр энийг бас нэлээдгүй ярьж шийдвэрлэх юм зайлшгүй шаардлага байгаа учраас бидний их хурлын ажлын хэсэгтэйгээ дэмж хүлэгтэйгээ бас маш нэгт ойрхон хамтарч ажиллаж эдгээр таны саяны ярьсан асуултууд дээр бас асуудлууд дээр ажиллана гэсэн ийм бодолтой эхний уулзалтуудаа бид нар яам дээр хийгээд ингээд явж байгаа гэдгийг бас хэлье. За хоёр төвшөнд авч үзэх асуудлыг бол бид нар ойлголоо, тэмдэглэж авлаа, тэгээд ярилцъя. За нэгдүгээр гол хэсэг дээрээ бол бид нар энэ бие даасан байдлаар энэ хуулиа авч үзээд лицензний биржийн харилцаа, байгаль орчин, хаалтын гэрээ, орон нутаг, газрын харилцаатай асуудлуудаа оруулж ирэх гэдэг энэ л үндсэн одоо манай хуулийн одоо ноён нуруу. За тэгээд энэ амнааттай холбоотой асуудлыг бол сүүлийн үед бол улсын хурлын гишүүд маш их ярьж байгаа. Ялангуяа одоо Бадамсүрэн гишүүн, нарын гишүүд энэ уул уурхайгаа ашиглая гэвэл амнаат, за тэр дундаа энэ орон нутгийн орон нутагт нь хэрхэн одоо амнаатын менежментийг хийж хуваарлах вэ гэдэг асуудлыг маш хурцаар олон удаа тавьж байгаа. Тэгэхээр энэ хуулиндаа бид нар бас энийг зайлшгүй шийдэж өгөх асуудлаа гэж ингэж харж байгаа. Дэлхийн нийтийн түвшинд ч гэсэн энэ ийм байдлаар асуудал хандж байгаа гэдгийг хэлье. За амнаат дээр бол бид нар бас одоо янз бүрийн байдлаар шийдэх юм боломж байгаа. Тэгэхээр сангийн яамныхантай бас энэ асуудлыг нэлээд одоо ярилцах, ялангуяа стратегийн ордын 34% дээр хилцэл хийх асуудал энэ төр дээр хүртэл орооногийн гэрээрхүү маягтай энэ асуудлуудыг бас барьж ажиллаж болох юм а гэдэг ийм гаргалгаануудыг гаргаж байгаа. За хариуцлагатай уул уурхайн асуудлыг бол бүр одоо маш өндөр түвшинд авч үзэхгүй бол бүгд одоо энд харилцаанд оролцогч бүх талууд харилцаа ашигтай гэдэг юм зүйл байхгүй бол уул уурхайн салбар бол цаашаа явхад бол нэлээд одоо хүндрэлтэй байгаа гэдгийг бас хэлье. За орон нутгийн зүгээс бол бид нар яг л энэ хариуцлагатай уул уурхайнхаа хүрээг энэ кодексийнхаа хүрээнд асуудлуудаа ярьж явж иж энэ нөгөө орон нутгийн иргэдэд зөрчилдөх амнаатаар тухайн уул уурхай ашиглуулж байгаа орон нутгийн иргэдийн эрх шиг хангагдах. За тэгээд бас яг зүгээр та асуултанда миний тодруулсан дараа нэмээ хариулчаарай. Тэгээ энэ уул уурхайн салбар дах ил тод байдлын зарчим буюу ер нь гэхдээ баланстай байх хэрэгтэй. Олборлох үйлдвэрийн одоо ил тод байдлыг хангах санаачлагт бид ингээ орцсон явж идэг. Бас хэтрүүл бас хэцүү. За тэгээ зарим талаараа бас энийгээ жоохон хангаад уул уурхайгаас энэ орон нутагт ямар дэмжлэгүүдийг үзүүлээд байгааг асуудлыг бас энэ орон нутгийн хөгжлийн санд өгж байгаа мөнгүүдийг уг нь байгуулсан гэрээ энтрийг ил тод тайлагнах хуультай нийтийн мэдээлэл ил тод энэ хангалтгүй. Энэ хангалтгүй болохоор бас иргэд орон нутгийн иргэд ерөөсөн мэдээлэл байхгүй. Тэнд зөвхөн нэг орон нутгийн өрөө тусны одоо удирдлага сонгогдсон хэдэн хүмүүс л одоо захиран зарцуулт юм шиг юм а. Тэгээд энэ зүйлүүдийг бас нэг ил тод болгоод уул уурхайгаас орон нутагт ийм бенефитүүд бас байд юм а. Гэхдээ энэ дээр нь бид шахаж ажиллана гэд уг нь бас иргэдээ жоохон мэдээлжүүлэх чиглэл дээр бас та хэд маань бас нэг жоохон дөрөвтөх ажиллаач гэж би хүсэж байна. За энэ бол аргагүй чухал асуудал. Тэгээд орон нутагт уул уурхайн компани очиод ажилладаг. За тэгээд энэ ажиллах дээр нийгмийн хариуцлагын гэрээ, за мөн одоо энэ ил тодын асуудлуудаа ч гэсэн ингээд яриад тэгээд одоо энэ дээр нэг санхүү мөнгөний асуудал яригддаг. За энэ мөнгөө аваад тэгээд зарцуулалтын бас тодорхойгүй байдал ингээд бас нэг иргэдэд очихгүй байх гэсэн ийм байдлууд бол байгаа. Тэгэхээр энэ бол нэлээд чухал асуудал. Энийг бас бид нар энэ хариуцлагатай уул уурхайн хүрээнд, за мөн одоо энэ нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийнхаа хүрээнд үйл ажиллагаагаа явуулж байгаа. За 18 дахь одоо тайлангаа бас гаргаад ингээд явж байгаа гэдгийг бас танд хэлье. Тэгээд энэ бол нэлээд цогцоор нь авч үзэх асуудал дотор орон нутагтай очроо олцох, ард иргэдийн
мэдээлэл шилэн байдлаар авах гэдэг асуудал дээр бол нэлээд одоо чухлаар тавигдаад явнаа. Тэгээ энэ тал дээр бас тантай